За бүгдээрээ сайн байцгаана уу? Та нартай өнөөдрийн мэнд хүргэе. Өнөөдрийн хичээлийн сэдэв бол цахим бичвэр. За бид бүхэн юу их вэ гэхээр цахим бичвэрээр бичих дадлагыг хийнэ. За бичихдээ компьютерт хамгийн түгээмэлтэй ашиглаж болдог хялбар Mongolian Byte Font-оор шивнэ. За Mongolian Byte Font-ын тухай урд хичээлээр та бүхэн бас сонссон байх. Тэгэхээр бүгдээрээ дараах гарын драйверыг дэвтэртээ зураад нүдлэн тогтооно. За мөн компьютерийнхаа гар дээр эдгээр үсгүүдийг бичээд бас түр хайчлаад наах цээжилтлээ ийм үсгүүдийг тогтоох арга байна. За Byte Font дээр хэд хэдэн анхаарах зүйлс байдаг. Үг хоорондын зайг авахаараа tab буюу энэ нөгөө урт төвчлөрийг ашигладаг бол монгол бичгийн нөгөө онцлогоос шалтгаалдаг нөхцөл хоорондын зайг үсэг буюу энэ богино зураасан дээр дарж авна. За мөн зарим үсэг дээр товчлуур дээр хоёр үсэг байгаа. Тэдгээрийг shift товчлуурын тусламжтайгаар гаргаж ирнэ. За жишээ нь гадаад үгний ла үсгийг гаргаж ирэхийн тулд shift-тэй L-ээ дарах юм бол гардаг бахнэ. За энийг монголчгийн хувилбар дээр харуулбал энэ дулаанаар тэмдэглэсэн байна. За энийг бас энэ драйверыг бас дэвтэртээ зураад нүтлэн тогтоох боломжтой. За мөн Classroom байрлуулсан YouTube-ийн линкээр ороод бас хэрхэн үсгүүдийг гаргаж ирж байгаа бичлэгийг бас хараарай хүүхдүүдээ. За энэ дээр саяны дээр ил-ха2 байна. За тэгээд гадаад үгний CZ2 байна гэх мэтчлэнгээр зарим үсгүүд дээр төвчлуур дээр 2 үсэг байгаа. За бүгдээрээ дээрх гарын тусламжтайгаар Mongolian Byte Font-о ашиглаад дараах гадаад үг бүхий холбоо үгнүүдийг үндснийвчгээр бичье. За Pepsi унда, Nyan вирус, виз хүсэх, дипломын ажил, архивын баримт, Варшав хот, Coca-Cola, чихэр шоколад, Парис хот. За бүгдээрээ бичиж үзээд бүшийнх нь монголчгээр харуулж байгаа хувилбарыг хараад алдаагаа засан сайжруулаарай. За гадаад үгнүүд шивхтэй сая хэлсэнтэй зарим ихэнх гадаад үгнүүд маань shift-тэй гарч ирдэг. За тэрийг маш сайн ажиглаарай. За мөн энэ ундаа гэдгийн үгийн адд ордог Г маань Г-гийн 2 дуслыг гаргаж ирэхдээ shift нөгөө богино зураас дээр дарах юм бол гардаг шүү. За дараагийн бичих дадлага бол бидний сайн мэдэх нэг 4 мөрч шүлэг байгаа. Энэ бол чимдэн би монгол хүн шүлгийн хэсгээс авлаа. Аргалын утаа боргилсан малчны гэрд төрсөн би хатар хээр нутгаа үлгийм гэж боддог. За энийг бүгдээрээ бас модуль Byte Font-оор шивнэ. За энэ шүлэг дээр анхаарах хэд хэдэн зүйл бол нөгөө үндэсний бичгийн маань онцлог болох нэр үгийн нөхцлүүдийг өмнөх үгээс нь зайтай бичнэ. Бичихдээ богино зураасаар зай авч бичнэ. За тэгээд эдгээр дадлагуудыг бичлэгээ зогсоогоод хийгээд монголчгийн хувилбартаа тулган алтайгаа засаарай. За тэгээд анхаарлаа хандуулсанд баярлалаа. Өнөөдрийн хичээл маань энд хүрээд өндөрлөлөө. Баярлалаа та нартай. Эх 7 хоногт уулзъя.